За сайн байцгаана уу? Бичлэг хүрж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өөрийнхөө туршлага дээр нэг хэвлэлээр тархалттай хүмүүстэй зориулаад нэг гой бяцхан арга олсон жингээ хасах хэвлэгээрээ илүү нэг өөхлөлт ихтэй хүмүүс зориулсан нэг бяцхан арга. Тэгээд тэр нь бол би өөр дээр хэрэгжүүлж байгаа учраас илүү нөгөө амьдралтай санагдаад байгаа. За энэ арга маань болохоор юу вэ гэхээр нөгөө мацаг энтер бариад ч юм уу 6-аас хойш хоол идэхгүй гэдэг байгаа шүү дээ. Яг хөө тэр нөлөөлнө. Гэхдээ ингээд зөвхөн хэвлэгээрээ тархалт өндөртэй хүмүүс маань дасгал шууд хийгээд нэмэргүй байдаг. Хоолны дэглэм маш сайн байх шаардлагатай байдаг учраас үүн дээр зориулаад хоолны дэглэм шахуу нэг арга байна. За ямар арга вэ гэхээр миний сүүлийн 8 жил баг амар олон ийм туршлагууд, турах аргууд сонсч ирснээс хамгийн ойрхон амьдралтай санагдлаа. За энэ нь юу вэ гэхээр хоол хоорондын зайгаа холдуулах буюу гидстай нь ингэж баг хоржигнож дууртал хоол идэхгүй гэсэн үг. Тэгэхээр өглөөний цайгаа жоох уусан ч уугаагүй ч бай, ер нь ингээд өсөж ид гэсэн үг юм байна цаанаасаа. Гэхдээ бүр ингээд олон цагаар 8-10 цагаар өлсөх биш. Хоол хооронд нэг 4-өөс за удаандаа 4 цаг л байгаа. Гидс чинь дууртал идэхгүй байх гинэ. За гидс дууртал юу болдгоо гэхээр ходоод бүрэн ингэж хоолоо боловсруулаад дараагийн дамжлага руугаа шилжүүлсэн байдаг учраас энэ хооронд нэмж юм идэхгүй зүгээр хүүтэн бүлээн халуун уух юм уун болж өгвөл энэ хоорондоо сахартай юм хэрэглэхгүй байвал хэцүүгээр цусндах сахарыг бас хянахын тулд за тэгээд гидс хоржигнсон үед юу мэдээд байх юм бол та яг зөв хоолж ийн буюу айхтар хөдөлгөөн хийхгүй байсан ч хасагддаг буюу тойргоос хасагддаг дотор өг шатдаг гэсэн үг. За тэгэхээр энэ аргыг би мэдээд нэг 7 хоног жоо. Тэгэд хамгийн амьдралтай санагдсан учраас өөр дөрөө туршсан. Би болохоор юм хэвлэгээр жоохон өглөлттэй төрснээ дараа нэг жоохон тархалт үлдчихэд байгаа. Тэгэхээр миний 5-6 кг хасах жингийн маань худалчгоонд бараг 50% нь хэвлээ дээр байгаа гэсэн. Тэгэхээр бол хэвлээгээрээ голцоо тархалттай хүмүүс маань энэ аргыг туршаад үзээрэй. Тэгээд дээрээс нь жоохон алхахчвал бүр ингээ гоё болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Тэгээд одоохондоо бэлэн биш байна. Гэхдээ бол яг нэг 3 сард би бичлэг оруулахдаа ерөнхий тойргороо ямар хуу байна гэдгийг харуулъя. Зургаар бичлэгээр үзүүлэе гэж бодож байна. Ер нь жоохон хүссэн жиндээ төгчөөд зургаар үзүүлье. Тийм учраас эхний ээлжинд бүгдээрээ нэг ингээд үзүүл яасан бэ гэсэн санаагаар тэгээд Facebook яг рeel энтер чи 2-3 минут байдаг учраас хурдан орчдөг. YouTube-д ингээд олон минут ярих тусам удаан аплод хийддэг цаг хугацаа их зарцуулдаг учраас би маш богино бичлэгүүд хий гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр нэг бичлэг дээр нэг л санаа явна гэсэн үг шүү. За ингээд бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Энэ талын зөвлөгөөнүүд буюу жингээ барих, жингээ хасах талын богино бичлэгүүд маань орноо. Тийм учраас та бүхэн subscribe дараарай, комент үлдээгээрэй. Баярлалаа.